Нандирт нь багштай баярлалаа. Үргэлжлүүлэн дунд чатны унших дадлын хичээлээ хүлээн авч үзнэ үү. Өмнөх удаагийн хичээлээр бид эхээс өгүүлэгдэхүүн өгүүлбэрийг олох талаар сурч ажилласан. Эхээс өгүүлэгдэхүүн өгүүлбэрийг тухайн түлхүүр үг болох нэр үг эсвэл үйл үгтэй холбогдохгүйгээр эхээс хариултаа олох талаар сурсан. Өнөөдрийн хичээлээр бид эхээс тэмдэг нэр олох талаар сурах болно. Тэмдэг нэр олох тестийн асуулт нь ямар байна, яаж байгаа, ямар байсан, ямар болсон гэх утгатай асуултуудаар илэрдэг. Мөн альва зүйлсийг хэрхэн төрсөлсөн, хэрхэн тодорхойлсныг асуудаг. Эхний жишээг хамтдаа уншийе. Эхлээд мэдээж асуултаа уншина. Та是一个什么样的人? Тэр ямар хүн бэ? Эхийг хамтдаа уншицгаая.他很活泼，说话很有趣。总能给我们带来快乐，我们都很喜欢和他在一起。Тэр маш сэргэлэн, ярианы хөгжилтэй, бидэнд байнга баяр хөөр бэлгэлдэг. Бид бүгд түүнтэй хамт байх дуртай. Хариултын хувилбаруудыг харцгаая. A. 害羞, ичимхий. B. 骄傲, өнгөрөө. C. 开朗, цаваа сэргэлэн. Зөв хувилбар нь C хувилбар буюу Кайлам байна. Дараагийн дасгалыг харъя. Асуулт нь та 觉得住在农村? Тэр хөдөө амьдрахыг юу гэж боддог вэ? Эхийг уншийе. 住在农村гэдэг үгийг түлхүүр үгээ болгон ихэд байгаа энэ үгээс хойш өгүүлбэрүүдийг уншийе. 虽然没有住在城市方便、热闹，但更安全、更舒服. Хэдий хотод амьдрах шиг хялбар бас зугаатай биш ч илүү тайван, таатай санагддаг. Хариултуудыг харъя. A. 很热闹, тун зугаатай. B. 很方便, тун хялбар. C. 更适合自己, өөрт нь илүү тохирсон. Зөв хариулт нь C үйлбэр буюу 更适合自己, өөрт нь илүү тохирсон гэсэн хариулт байна. Дараагийн дасгалыг харцгаая. Асуултаа эхэлж уншийе. 学会放弃，你会变得. Орхиж сурвал та ямар болох вэ? Эхийг уншийе. 人之所以会累，就是因为常常停留在坚持和放弃之间。改变能改变的，接受不能改变的，这样生活就会变得简单而快乐。 Хүн ядардгийн учир нь үргэлжлүүлэх болон орхих хоёрын дунд гацдгаас болдог. Өөрчилж болох зүйлийг өөрчилж болохгүй зүйлийг хүлээн ав. Ингэвэл амьдрал энгийн бөгөөд баяр хөөртэй болно. Хариултуудыг уншийе. A. 更快乐, илүү баяр хөөртэй. B. 更有信心, илүү өөртөө итгэлтэй. C. 越来越后悔. Улам харамсан. Зөв хариулт нь A хувилбар байна. Дараагийн ихийг харцгаая. Асуулт нь 丈夫最近 нөхөрөд ямар байгаа вэ? Ихийг уншийе. 丈夫最近比较忙，没时间去运动，又长胖了。他打算等忙完这段时间就去跑步和游泳。 Үүнийг орчуулвал нөхөр ойрд завгүй байгаа, спортоор хичээллэх завгүй, ахиад л таргалчихсан. Тэр завгүй үеэ өнгөрөөгөөд гүйж бас усан цэлнэ. Сонголтуудыг харъя. A. 变瘦了, турсан. B. 吃得太多, их идэж байгаа. C. 很少锻炼, дасгал бага хийж байгаа. Зөв хариулт нь мэдээж C үйлбэр буюу 很少锻炼. Дасгал бага хийж байгаа. Дараагийн ихийг хамтдаа харцгаая. Асуулт нь 新空调怎么样? Шинэ агааржуулагч ямар байгаа вэ? Ихийг уншийе. 新买的这个空调比以前那个好多了。它的声音非常小，几乎没有声音，所以不会影响我们休息。Шинэ авсан агааржуулагч өмнөхөөсөө хавьгүй сайн.
Дуу багтай бараг л дуу гардаггүй. Тиймээс биднийг амархад нөлөөлөхгүй. Сонголтуудыг харъя. A. 用电少 бага цахилгаан хэрэглэнэ. B. 声音很小 дуу багтай. C. 容易坏 амархан эвдэрдэг. Зөв хариулт нь B хувилбар буюу 声音很小 дуу багтай гэсэн хувилбар байна. Та бүхэн дараах засаглыг биедан хийгээрэй. 我男朋友对现在住的地方很满意，虽然房子不大，但很干净，还有附近很平静，住着很舒服。问：她男朋友觉得房子怎么样 ？A. 还不错。B. 有些旧。C. 环境不好。Одоо хамтдаа хийж хариугаа шалгацгаая. Асуулт. 她男朋友觉得房子怎么样? Түүний найз залуу байшинг ямар гэж боддог вэ? Эхийг орчуулвал манай найз залуу одоогийн амьдарч байгаа газартаа сэтгэл хангалуун байгаа. Хэдий байшин том биш ч маш цэвэрхэн, ойр хавьж тайван. Амьдрахад тухтай. Хариултуудыг харцгаая. A. 还不错 дайжгүй. B. 有些旧 жоохон хуучин. C. 环境不好 орчин муу. Зөв хариулт A хувилбар байна. Та бүхнийг зөв хийсэн гэж найдаж байна. Дараагийн засаглыг харцгаая. 那个地方很有名，蓝天白云，绿色草坪，很多人喜欢去那里旅游。我哥哥家就在那里。他们家旁边还有一条小河。问：那个地方怎么样 ？A. 经常刮风。B. 环境很好。C. 人们很热情。Хамтдаа хийж хариугаа шалгацгаая. Асуулт. 那个地方怎么样? Тэр газар ямар вэ? Эхийг орчуулвал тэр газар тун алдартай, цэнхэр тэнгэр, цагаан үүл, ногоон тал, олон хүн тэнд очиж аялах туртай байдаг. Манай ахынх яг тэнд байдаг. Гэрийн хажууханд нь бас гол урсдаг. Хариултуудыг харцгаая. A. 经常刮风 байнга салхилдаг. B. 环境很好 орчин сайтай. C. 人们很热情 хүмүүс нь тун найрсаг. Зөв хариулт B хувилбар буюу 环境很好 орчин сайтай. Үзэгчдээ өнөөдрийн хичээлээр бид эхээс тэмдэг нэр олох талаар сурлаа. Дараагийн хичээлээр бид ойролцоо утгатай үг, өгүүлбэрийн талаар сурах болно. Хятад хэлний дунд чатны хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай. Зэ зэ.